Монголоос Японыг зориод ирлээ. Хайртай ингийн хонгор. Дүүтэйгээ уулзаад бөөн баяр тийм ээ минь дөө. Тэгээ одоо энэ баруун гартал Tokyo Tower харагдчихжээ. Аран цэвэр бүр гоё тал харагдчих тий. Энэ Rainbow Bridge гэсэн тий. Одоо энэ Rainbow Bridge байна. Миний нэртэй гүр байна. Энэ гүр надад их дурсгалтай гоё санагдтыг. Анх яг Японд ирж байхад бараг надтай адилхан настай гүр. Би одоо 26 жил болчихсон. Багаас шуурт хугацаа. Тий. Тэгээ за энэ дээрс ингэж хардаа тийм гоё харагдана. Өнзөгч хараарай. Тэгээ ингээ бомбтууд бас харагдаж байгаа. Одоо энэ бомбтоос бол Монгол руу их олон машин ачигдсан л байж таараа. Toyota гэл эсвэл гоо пүрэстэд. Аста гоё бүр штэ. За ингээд төвлөгөө ороод ирлээ. За одоо нөгөө Tokyo Tower минь одоо бүрстэй илүү бүр тод харагдах. Хажуугаар нь гарах уу? Тийм штэ. Харагдчихээн. Та жаахан татах юм уу? Яаж вэ? Тэр харагдчихээн тий. Тэр шар улбар шар гэрэлтэй гэрэлтэй мөн үү? Вэшка минайна. すごい綺麗だねでも今日はというか今日も За. бичиж байгаа мó. Бичиж байгаа. За гэнзэгч маань дөрөв хаус дээр үгүй. Сая юугаа шопинг аваад тэ. Яатаа гэнзэгч. Наа хасаалан онгоцоо компани гэдэг. 8 дахртай биш. Тий одоо дотор ороод бүр юу нэгаа самбар нэгаа. Дотор самбарыг авах юм уу? За тэгээд ажлын үзмэр зургнаас хараад ч юм уу бичлэгээс хараад байсан бол одоо үнэхээр амьдрал дээр их ажил руу орж үзэж байна. Зэрэг хамтдаа орж үзчихье. за гасаа. Тэгээ ингээ байна. Видели мьюзик хөгжмийн компани. За тэгээд манай энэ офисын байранд 7 хүртэл нэг битүү дандаа офис компаниуд байдаг. Тэгээд тэдний нас яг зөвхөн орж харах хэрэгтэй. 8 сар хэрэг зөвхөн манай компани болохоор зэрэг гадны оруулалтанд лифт нэрээс код хийсэн байгаа. Тэгэхээр бичлэг хийхдээ миний кодыг бити аваа хүмүүс мэдчихнэ. Монголоос ирээдөө шууд орчих магадгүй. За. Ингээд 8 дээр дарсан ч гэсэн ингээ анивчаад угаасаа явахгүй. Кодоо хийхгүй болоо. Тэгээ ингээ хатаа. Орохгүй. За одоо би юугаа хий. Окей. За. Энэ яг нөгөө бүх лифт нэг юм байна те. Нэг тийм. Ингээд нөгөө ханаа хийгээгүй гэсэн юутай тий. Гоё. Тулаахан юм шиг те. Тий, тий. Гоё юм байна.
бүх тэгээд нэг нөгөө камертай. янз янзын машин ч гэсэн юу байхгүй тийм бас зурагдж байхгүй. Камертай. Бүх лифт дотроос ингээд Японд Би нэг Японы нэг юу үзчихсэн. Нэвтрүүлэг үзчихсэн байна. Тэр яг инээд нэг нэвтрүүлэг байна. чигээ лифтээр оронгууд яадаг доошоо шууд ундаг. За таминыг хараад ингээд Саакогийн маань Гран При шагналны. Тэгээ наад чи сүүлд нь Осакад Азийн дочтой уралдаанд Гран При авсан сан. 2004 онд шүү дээ. Тий. Оо за 15 жил юм. Тийм байна. 2004 оны 2 сарын 21 гинэ. Саакогийн маань. Одоо ингээд мегагч хаяг тавьж штэ бас. Тэнд нэг мегагч байгаа ч тийм ятгахтай. Одоо энэ нөө темасантай тавсан тоглолт нэ. Тийм. Энэ Чихэд 2017 оны. энэ биш тий. Тийм. Хөө 2017 оных гэх. Зарим нэг юмнууд тавигдаг байгуу тэгээд амар байж. За тэгээ энэ ингээд ишиг одоо ингээд оффистаа орно. Оруулах та унтраач за. Угаасаа нэг хүнд бол нэг том өрөө хэрэггүй болохоор. Тийм. Тийм. За welcome. За энэ одоо ингээд нөгөө 2093 оны ах. За манай алдарт Ой батлаа. алдарт Гран При шагналаа. Энэ шагналыг ер нь хувьтай хүн л авдаг шагнал. Хүн болгоо авдаг шагнал юм байгаамаа гэж. За таарч көмсөрөө хүмүүсээ. За 1993 он 8 сарын 14 гэжээ. За маш. За welcome.
ээж таны гам хүрээсээ энийг миний хүсэл юм аа. Ээж таны гам хүрээсээ энийг миний хүсэл юм аа. Ээж таны гам хүрээсээ энийг миний хүсэл юм аа. Ээж таны гам хүрээсээ энийг миний хүсэл юм аа. Алдаасай гэж хүсэх байна. Тэгээд гүнзээгч маань бол одоо битээр бүр хар багасаа ингээд өөр төрөнд орж ирсэн миний ялтчгүй миний ихч байгаа юм. Тэгээд та бүхэн Минь тэгэл. өдрийн минь өдрийн минь дараа минь гэж Миний хайртай дүү Сока. Бид нар нэг хаалны газар ирчихсэн. Гоё юм надад өгч байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Бэлгийн таалагдж байна уу? Ямар гоё. Талын ногоон бэлэн дээр гээд тэгээдсэн. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Энтиг Колон. Энэ юу юм бэ? Бидон багхан. Жаахан ингэж хийчих. Хичээч. Хөтхөд За юм. ямар хаал авсан те? Юу юм бэ? Харны хэмжээг За энэ. энэ тавьчих тийм үү? Тийм. Баярлалаа. Би одоо ийм хам бидэг авчихсан яа. Тэрэс ийм гоё. CD бас авчихлаа. Та баярлалаа гэж. Би CD-г аваагүй байгаа шүү. Тийм шүү дээ. Дээж. Бид авсан тэгээ бас ийм гоё шоколад. Яа нэ. Яа. Нэг атаага боцтоор ингээд танилцж чаад өнөхөр баяртай. Дүүгээсээ зөндөө олон жил ингээд сонсчихсан байхгүй. Тэгээд нэг Миний мегагч гэдэг. гүнзээгч гэж баян ярьдаг тийм. Таныг бас ингээд миний одоо хамт байж байгаа болохоор бас гүнзээгч юм бас ивэл танд очиж шүү гэж цагаа баян хэлдэг байсан байхгүй. Амар баярлалаа. Ямар хөөрхөн. Тийм. Тэгж хэлчихсэн. Амар хөөрхөн байгаа. Манайд хүчтэй та гүнзээгч дөнгөж өчтөр ярьсан байхгүй. Одоо ярьж байгаа юм ингээд надаас гүнзээгч ингээд боёо гэж байгаа шүү. Та тэгж бодоор гэж хэлсэн. Манай ихч чинь гоёнтой байгаа зү. Өчтөр надад айгуу гоё массаж хийж өгсөн манай гүнзээгч. За тэгээд тэр массажны нөлөө байсан баг өнөөдөр бүр өстой 10 унтдгүйгээрээ ихсэн. Айгуу шүн би нэг зэрэг бодлоо та тийм үү. Би цаавал шүн сэрдэг байхгүй гүнзээгч. Шүн бүр нэг сэрсэнгүү өглөө бүр айгуу сайхан духтаа унтлаа. Эрээс надаа Гинжээс дараа ихийг уншиж өгсөн гүнзээгч байна тийм. Ямар гоё. гинжээ бас барилаа те. Гоё илүүлээ. Айгуу сайхан унтсан. Миний хүн бас өглөө бүр өстой. Айгуу цоглог болчих ирсэн. Тэгсэн үү? Тий амар хөөрхөн бас тэгээд бүр сүп болцсон босч ирсэн. Тэ манай ихч ингээд нэг хамаг юм гоё юм тэгээд яваад байгаа байхгүй. Дидигийн хүүхдийг их чинь бас барьсан. Энэ тийм эдийг өмчтөөс байсан тийм. Энэ гин гүнзгийч Чигний сам гэнэ. Шина дүүгэн яг гүжүү. Тийм байдаг юм тий. Хаано тий. Тий. тэгээд юуны вазаны нэрнүүд байхгүй. Энгийн хүмүүс ч ойлгохгүй. Ay, continúa.
Үйл ажиллагаа эхлэхийн өмнөх бэлтгэл ресепшн тий. манай ресепшн Чи нөгөө чинь Монгол хэл биш байгаа байхгүй тий. Одоо энэ чинь ингээд CD номер ингээд зарах гад бэлтгэл юм чинь. За энд ингээд ятгачин эсвэл мега маань ингээд сууж байна. За одоо мега гिचхаа ятгаа. За манай хүмүүс маань ингээд суун.
Fashion бүсгүй Мегаман хаана? じゃあ、ゴッドのメガさん、じゃあお願いします。 Мегаман бүсгүй. За одооこれからメガさんと2人で2曲を皆さんに эхний 歌います。 аялгаут ном бол ногоон дэрхийн зүрхэн тарина. 最初のは緑タラン菩薩のお経で、グリーンタラマンタラというお経です。 За ногоон дэрхийн зүрхэн тарины бүтээгдэхүүн удари дүрсэн хаас тарина. 緑タラ菩薩のお経を皆さんがご存知だと思います。 За хэрвээ та бүхэн дотроос одоо ногоон дэрхийн тариныг мэддэг бас унших дуртай хүмүүс байвал хамтдаа ажиллаж байна шүү гэж хэлж байна. 皆様の中でこの緑タラ菩薩のお経をご存知の方いらっしゃれば一緒に言ってください。 За тэгэхээр ногоон дэрхийн зүрхэн тарин аялгау орсон хүн би өөр байна. この緑タラ菩薩のお経に歌にしたのは私自身です。 皆様こんにちはって言って。じゃあビデオ始めた。はい。皆様こんにちは。選別派の選別の хөрхи астатас яа юм бэ? За. За тэгээ түрүү нөгөө Японы юу таалагдчихсэн гээл те. Дөнгөж онгоцноос болсон чинь барилга байшин годог ажиглаж харлаа л та. Хүний нүдийг ерөөсө гэмтэхгүй ядраахааргүй нэгэн жиг уулзтай айгу гой санагдсан те. Өнгөн айгу гоё юм байна гэж та гэжсэн те. Ерөөхдөө дандаа нэг юм илүүдтэй ягаан цагаан юм байхгүй. Саарл тийм ээ. Манай ч ингээл өөрсдөө За ивент ямар болов? Төсөөлж байсан ирсэн зорилго ямар санагдав? за чинь бол Коямад болон Согогийн хорилноор Японоор нафтагаа зочилж байна. Тэгээд үүний хажуугаар та амрангаа бас өөрийнхөө хийж чаддаг мэрэгжлийнхаа тэр зүйлийг хийгээч. Тэр бол юу гэсэн гэхээр шашин бааварлаг тий. Тэгээд ихчийнхаа үйлийг бас үнэлээд одоо энэ ивентийг буюу энэ арга хэмжээг өндөр түвшинд санаж бодож ирснээс илүү тэр зүйлийг зохион байгуулж гисэн найзтай хамт. Тэгээ их чинь үнэхээр их баярлж байна. Тэгээд ивент бол үнэхээр сайхан арга хэмжээ болсон. Манай Монголын элчингээс 3 хүн зорж ирж гэсэн миний номыг сонссон. この辺で大丈夫です。Тийм. За одоо бид хэд таксинд явж байгаа. За одоо ирэх газараа ирчлээ. За тэр ингээд засаж. 追加でお願いできます？Чи ихчтэй мэхихгүй маш камерны өмнө мэхийд юм байна те. Өнөөдөр их сони юм ярьсан. Японч амар мөхийд юм байлээ. Тэгсэн чи дэгийн нөхөр 92 л надлаа өртөөсөө мөхийг өгөө. За энийг бүр гоё онцлогтойгоор нарад ярьж өгнө гэж. Юм уумаар наа. За яг одоо юм уухгүй. Мандаа бас мөс яриад байгаа шүү дээ. Та хоёр уу? Ярихгүй юу?
Яана. Өдөржингээ аманд орж ирсэн тий. Эхний олон шавнаар сонсох юм бол бүр уур нөрнөхтэй энэ солго яагаад солиороод байгаа юм гээд. Сокор аманд нь ундариддарий гэж Өглөөнөөс хойшгүй ердөөсөө яг тэр чигээр шортон ингээд таны бүх юм чи ингэж ихэн ингээд сонсогдоод байгаа даа. Би бас сонгоод гэртээ хараа тэгнэ гэж бодож байгаа шүү дээ чинь. Бүүээ гэж босоод ирнэ. Яа. Гэтэ юу яасан байхгүй юу? Төрөний чи нөгөө юм хэд гэдээсэн шүү дээ. Биш. Энэ уг нь бол Япончууд баг хүн болгоно л ингээд над руу бүхин гэж бодож исэн байхгүй юу? Тэгэл эрэнгүүл танаад буугаад баг л те эсаа над руу бүхих юм бодлоо сүртэй мэдлэг байхтаа гэсэн чинь өө сургахгүй шүү. Сайн байна уу гэ тэрврүүлээд өсөлдөг шүү. Таа гэдэг. Дэдигийн нөхөр бас тэгсэн. Хүмүүс хараад нэг ядгүй тэгсэн чинь манай хөргөн дүүгийн манай ээж нь бүр өвдөндөө тултал над руу бүхсэн чинь ямар хөөрхөн санагдсан. Ингийн санагдсан. Энэ удаагийн ихчийн хамгийн том бэлэг аймс байлаа. Тийм үү. Хадам ээжийнх нь Хадам ээжийн бэлэг хамгийн том байсан гэж байна шүү. хамгийн гоё бэлэг сэтгэл шингэсэн бэлэг байлаа. Дүүгийнх нь хийсэн ивент бол сэтгэл шингэсэн бэлэг л байсан юмсан. Тэрний талаар тусдаа ярих. Тэр чин тусдаа сэт байхгүй юм дөө. Окей. За одоо ингэж үгүй. За. Усны ороолт. Манай влог үзэж байгаа хүмүүс хүн зэгш нөгөө дээлтэйгээ гэж бодож байгаа юм та. Би хаагад харж штэ. Тэгэж их хүмүүс юм уу? Чи нөгөө ингээ хувцс, чөлөөд хувцсан гэсэн юм байна. Тэгээ өнөө орой маш гоё нэг юмтэй арай зоогонд орж. За тэгвэл влог үзэж байгаа хүмүүст нь одоо хандаж хэлэхэд дэгжнээс дэгжин ангнаас ганган байгаад яваадсан. Тэгээ өнөөдөр энэ дэлэг би анх удаа харж байна. Тэгээд уулзах хүмүүсээ үндэсгээд игчин үндэснийхээ авцаар гоё гэж бодоод бас Токиог үндэснийхээ авцаар гоё гэж бодсон. Тэ ингээл хардаа шууд гоё яваад тээ. Дээлтэй явахад юу ч таахгүй байна. Монгол цас орж байгаа. Өнөөдөр 7 байна. Монгол цас орж байна. Тийм үү? Хүү ямар хүртэй юм бэ те. Тэгээ энэ юрдээс ингээд нөгөө юу ч хийгээд ямар ч бичлэг хийгээд яаж шувцлаа явж байсан гэсэн хүмүүс ингээд нэг нүдэн унгаагаад байдгүй нэг сайхан. Дээшээ доош харддаг юм байлээ. Амар. Тэ. Баяр. Хүмүүсийнх нь хувцлал би авчирж байгаа байл үнээр таалагдсан. Гоё газар байна. Хэм шин санагдчих. Би одоо гонзагчагаа ирсэн биш бүрээ эрхлээд амраад хажуугаар нь айгуу сайхан амар тавирныг мэдрээд жаргаж гин. Дүүтэйгээ уулзаад тийм зүйл хий гэж бодож байсан. Бүгднгийн хийсэн. Цөг болсон мөртлөө гэсэн. За яри гэж бодож байсан. Тэр хамтдаа ийм гоё хөвчтэй орно. За нарта дизайны сургууль баш нөөрэ бүр дизайн болсон. Ингээ ийшээгээ уруудаад явах юм бол манай гэр байгаа гэж. Юу? Энэ Япон хүмүүс чинь ингээд хараад яг бүгдэн киноны баг шиг санагдсан юм шүү дээ. Ганцхан өгчүүд нь биш эрэгтэй эмэгтэйгүй юу? Эрэгтэй эмэгтэйгүй нэг хүүхд шиг. За одоо ингээ гүнзэгчээс ярилцлага авъя гэж бодлоо. Таны хувьд өөрөөрөө бахархдаг юм чи юу вэ? Миний хувьд өөрөө бахархах зүйл. Их олон зүйлээр бахархдаг да. Аха. За хүн болгонд монгол хүн болгонд баг хэлдэг те. Би монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Ер нь хүн болж төрсөндөө бахархдаг гэж. Охны шашинтай. Охны шашинтан гэдэгтэй бас бахархдаг. Сайн багш нартай уулзсандаа бас өөрөө бахархдаг. Маш олон зүйлээр хэлдэг. Зөвхөн яг өөрийнхөө үзэл бодол дээр хамгийн их бахархдаг зүйл. Би
Би өөрөө л байгаа даа. Мөн чанараа алдаагүй дээ өөрөө. 50 жилийн дараах гүнзээ ихч төсөөл ямар санагдаж байна? Манай хүүхдүүд хоёр хүүхднээ том болчихсон. Ачцээ нараараа тойруулчихсан. Бүгднийг хараад тийм гоё амар тайван амьдарч байгаа. Тэр үед та яг юу хийж авах вэ? Тэгээд хийдэг юм өргөжлүүлэл хийж л авах та. Би ерөөсөө өөрийгөө нас нэмэгдэж нас явж гин гэж нэг их боддгүй штэ. Хэрвээ хорон мөч бүр миний хувьд бол үнэхээр аз жаргалтай өнгөрөх төр зүйл байдаг учраас эдгээр ч гэсэн аз жаргалтай байх болоо. Гэтэ мөнх үсийн хорвоог бол яг 50 насны дараа байх үгүйгээр хэлж мэдэхгүй. Байвал би үнэхээр биедээ анхаарал тавьсан байна. Эрүүл мэнд сайн байна гэж боддог. одоо шууд нэрийг зохиод хэлэх хамгийн дотны найзынхаа нэрийг бодохгүйгээр. Бодохгүйгээр. За сэтгэл зүрхнээс уяатаа маш олон найзууд байдаг. За тэр маань хамгийн түрүүнд одоо чойд маань бодож. За. Зөвхөн ганцхан бас ондоо 20 дугаар сумууд арчих юм бол үгүй шүү дээ. Дотны найз гэдэг чинь өөр шүү дээ. Тийм. Багын найзууд байдаг. Ер нь байгаа. Ганцхан хүнд одоо сэтгэлийнхаа үгээ хэлээ гэх юм бол яг одоо та хинд ямар үг хэлмээр байна? За хайртай гिचтэй хэлмээр байна. Болгор яж байгаа. Хол явчихлаар жоохон санаад ах юм. Дэрэгд байхлаар та тэгсэнгүй энэ гэж тэ бас нэг жоохон цохолцснаа гэдэг чинь. Хол явчихлаар хайртай долгор яжаад хамгийн түрүүнд гой билег авч чинь. Тийг нь ингэн гэж боддог байхгүй юу? Долгор яжаад л хайртай гэдгээл одоо энэ завшаан юмшлээ. Болоо хүн ойлгох. Нөгөө юм асууж исэн чи өөрөө уураа дахиад тутлаа. Та ямар байлаа? Би яас өөрөө асуучаад. Наа камер ингэж дээ штэ. Асуусан өөрөө уураад явчихсан. Сүүлийн 4 өөрөө багтахаас илүү намайг би хүн болгож хөдөлшөөх гэж хэлдэг. Намайг нийгэм төгөл тавьж маш олон хүний сайхан сэтгэлийн тийм илэрхийлэл их байсан. Тэр хүмүүсийн ачийг хариулж эхэлж байгаа ач. Зөвхөн манай долгорож явж долгорожийг байна. Эргэн тойрны шагнал маань байна. Тэг хүмүүсийг их чинь аль болохоор баярлуулахыг хичээдэг. Өөр асуулт юу байна? Япон таныг миний нүдээр Япон орны тухай хэд хоног таарс ярьж явлаа шүү дээ. Чи харж байгаагүй зүйлийг чинь бас ярьсан болохоор таарс сонин байсан байна та тий. Тий. Одоо талаасааш тэр барилгын өнгө зөөлөн байна гэдэг их сонь өнцгөөс хардсан байна, гоё юм байна. Хүмүүсийн хувьд яг хүнд тэр болохгүй, садаа болохгүй гэдэг үгнээс үнтэй айгүй тийм мөнгө бас нийгмийн соёл өөрсдөө байж чаддаг те. Гоё хурцлалцтай. Ямар ч хэр топ ер нь бол ингээд тоос шороо олж чаддаг байлаа. Ер нь Монголд очиод эргэн тойрныхаа хүмүүсийг бас ийм байгаа чи гэж бас Смэр. тийм шаардлага тавьхгүй зүгээр юм байна аа. Кохтенгэй. Саяхан хэд хоног аатах ор. За, дүүгээ надаас асуулт асуусан чинь би бас асуумар санагдчихлаа гэх. Гэхдээ л одоо энэ бол гоё завшаан шүү дээ. Бас нэг ярилцах. Дараа нь үлдэцтэй юу? Тий, үлдэцтэй гоё ярихгүй юу? Тэг миний дүү бол Бичээ юм та? бичиж байна. За. Миний дүү бол Япон орнд төгөл тавиад хэдэн жил болж байна? 26 жил. Гэтэл одоо Монгол хүн ч юм уу гадаад амьдраад тухайн орныхоо соёлд нэвч шингээд нэг өөр болсон байдаг байхгүй юу?
Тэгээд дүүгээ ажиглалаа л да бас хэд хоног. Миний дүү үнэхээр Япон хүн шиг болсон ч юм уу, үгүй ч юм уу гэд бас бодож иржсэн. Тэгтэл миний дүү яг бага байсан. Багтаа ямар байсан? Яг л тэр хэвээр. Тухайн үеийн тэр мэдрэмж. Тэ. Бид хамт байсан тэр үе миний яг л иймэр байсан. Би нэг хэдэн жилийн өмнө Монголд очиод Англид 3 жил асан гэдэг нэг хүүхэдтэй уулзчихсан. За. Тэгээ Монгол гэрэг ярьж байгаа байхгүй. Ааха. Юу лээ яа на хүмүүс ингэж байдаг штэ нэг цагаан бөөрийнхи юу гэдэг үлээ юм гэдэг. Хизээч Монгол гэр гэдэг ганцхан үг тархинаас нь арчигдана гэж байхгүй л байхгүй. Тэгээд яг юу хэлэх юм бол гэсэн чинь хүмүүс амьдардаг ийм юутай муутай гэдэг тэгэхээр чи нөгөө гэр магтана гэж бодохгүй болохоор зэрэг юу юм болоо гэж эндстэй тарих ажилтдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөөт нь Монгол гэрээс тараад надад амар тэнэг санагдчихсэн. Тэгээд Монголоос гараад эдэн жил очиж чи 3 жил. Тэгэхээр юу? Тэгээд хажууд нь би бараг 30 жил төгөх гэж энэ гэж бодвол инээд өрөөл. Ааха. Сонссон. Яг үнэ. Муухай те. Монголоо алдахгүй хүнээ алдахгүй. Чи яг тэгэж бодсон чи яг л тэргээр л байна юм дөө. Олон жилийн өмнө ямар байсан? Тэр хിവэрэ өөрчлөлтөйг байна. Тэр энэ сэтгэл зүрх гэж зүйлүүд бас хондоол байд юм байна л та. Тэгээд наашаа ирэхээс өмнө энэ бас Япон орон үнэхээр хөгжилтэй юм шиг мөртлөө одоо энэ далайн гам шиг айгүйх нүрэлж байна. Тэгээд миний дүү ийм олон жил яагаад бүрийгээд ингээд амьдраад байна гэсэн ийм сэтгэл ихчтэн төржсэн байхгүй юу. Тэгэхээр яг энд амьдрах хугацаанд миний дүү айцтай тийм үе тохиожсэн. Байгалийн гам шиг болоод угаасаа цаанаас хийж ирэхгүй хийж ирдэг гэдэг чинь тийм. Тэрнэр болоод одоо тэгээд тулаад гарахаас өөр аргагүй. Зүгээр яг энэ Япон орнд амьдарч байхад аимшигтай байсан зүйл гэх юм бол айлд амьдарч исэн одоо Япон айлд тий. Тэгээд нөгөө бүх ёс заншил соёл тэр үед чинь жоохон ч байж. Наа зах нь усан давхаас өсвөлээд дөрмийн мэдэхгүй жишээ нь тий. Одоо эдгээр чи одоо ингээд гэр бүлээрээ ингээд халуун баан ингээд хөвчмөтэй. Манайх ч юм бол зөвөр баан дотор бие угаад хатдаг жишээ нь тий. Гэх мэт мэдэхгүй юмуд амар асар их идж байгаа хоолноос өсвөлээл тий бас тийм байна. Яг тийм үед бол нөө төшид тулах юм байхгүй ганцаардах юм яг байсан. Тэр баг ийм газар хөдлөлтүүд тэрнээс илүү хамгийн аимшигтай хэцүү байсан юм бол тэр л ганцаардах. Тэгээд их чин тийм зүйлийг одоо ингээд хэд хоногийн өмнө шур боллоо гэчихэд тэгээд би ирээд би яах вэ гэж ерөөсө бодоогүй л дээ. Гэхдээ энд ирээд Япон соёлыг харах бол миний бас нэг мөрөөдлийн нэг орны нэг байсан байна. Одоо ингээд эрен гэсэн одоо зүгээр танаас өсөлөл те одоо найз нөхдөд зөндөө олон хүмүүс ингээд манад ирдэг. Тэр зочин анх айгуу дуртай. Савтай. Миний хүүч гэсэн одоо тэрэнд айгуу их тасцсан. Тэгээд боддог юм хэм бол төрөний яриатай уялдаатай болоо авчил та. Ирсэн хүмүүсийг айл болох ингээд нэг одоо тийм биеийг барилах хөрчлөөтэй сайхан байх юмсаа гэдэг нэг юм. Айлх би өөрөө айл бас бие барьж байх зовлон айгүй амталж өслөө шүү дээ. Миний насны хүмүүс бол хүүхдүүд болол ингээд тоглоод гадаа гараад чулуугаар байлдаад явж байгаа чинь би энд одоо юу вэ? Тэ? Чулуучгүй газар центэн дээр. Тэгэл танихгүй мэдхгүй хэрэгтэй хүмүүс донд тэгэл өөртөө өөрөө чулуу болоо явчихсан мөлий. тэгж аа. Тэг гайгүй байна оо. Гой сайхан. Тэ айгүй баярлалтай. Угаасаа Японч бол миний хувьд юм бол амьдралын талаас илүү хугацаанд яг энэ улс орнтой нийлцсэн байгаа байхгүй. Энэ яалтчгүй миний хоёр дахь их орн. Тийм ээ. Тэг Монгол хүнтэй суух юмсан гэж бол сургуулаа төгсөөл юу өгөөстэй хамаг гэдэг юм ачаал үүрэл Монгол руу явсан. Яасан? Японд явж ирсэн. Монголдо Японд. Стресс юм шиг байна. Тийм байна, тийм байна. Баяа шүү. За тэгэхээр ирээдүйд төлөвлөгөө юу вэ? Амьдралын төлөвлөгөө ч юм уу хаана амьдрах бол яагаад ингэж асууж ийм гэхээр энэний өмнө Америкт 6 жил амьдарсан баха. 3 жил. 3 жил амьдарсан уу. Тэгээд ингээд нүүдлээд
амьдраад ах уу те. Зүгээр яг миний ингээ бодлоор одоо ингээ гэр бүлтэй болохоор зэрэг хаана амьдрахтаа гол нь биш. Хайртай хаана хүүхэд маань хаана вэ? Тэнд яг гэр байгаад байгаа байхгүй. Тэ? Яг би одоо жишээлбэл Монгол хүн гэдгээрээ хичнээн омгшсон ч гэсэн би Монголд ингээд ганцаархан амьдрах юм бол миний нөхөр хүүхэд байхгүй бол тэнд надад хоосон л орон зайл мэдрэгдэнэ. Тэгэхээр ердөөсөө нөхөр хүүхэд хаана вэ? Тэнд миний гэр, тэнд миний сэтгэл, тэнд миний энэ хорон явж байгаа байхгүй. зөвхөн гоё хариулт байлаа. Анс 5 хөшөө тавьчих шиг. Яна ингэж ердөөсөө яг ийм чиглэлээр ярьж байгаа юм тий. Тий. Нэг асуулт асуусан чинь мартчихлаа л да. За, юу юм бэ? Тэгэхээр Монгол хүний сэтгэлгээ, Японы хүний сэтгэлгээ хоёрын нэг онцлог байдаг шүү дээ. Аха. Энэ ялгаа юу вэ? Монголчууд болохоор зэрэг ерөнхийдөө бол ердөөсөө хүүхдийн багын хүмүүжлээс амар мэддэг те. Ингээ хүүхдээ гадаа тоглохдоо болгоомжтой байгаарай. Бэртчвэ. За энэ дугаарт хүүхдүүдээ гаргахтаа хүн төвгөж болохгүй шүү. Тэ? Одоо нийгэмдээ одоо буруу юм хийж болохгүй гэдэг тийм энэ шал өөр хоёр үзэл бодол байгаа. Тийм байна. Нэг нь болохоор зөвхөн ингээд тэ тийм байна. бие хамгаалсан бие өмөрсөн. Нөгөөх нь болохоор зэрэг тэ нийгэмдээ зүг байх хэрэгтэй гэдэг тийм цаашдын сургаалтай юм бас мэдгүй. За яг энэ сонсоод таалагдах хүмүүс зөндөл юм. Гэтэ ер нь өөрөөх ороос болж ах шиг амар юм байна. Тийм ээ. Заавал үзэл бодол тааруулах шаардлага байхгүй тий. Өөр өөрсдөө нэг хэсэг ингээд намайг одоо юу ч бодож байгаа лоо гэж айгүй их шаналдаг үе байсан. Одоо бол би солонгоо. Намайг ойлгоо явж байгаа хүмүүс угаасаа тэгэл хамтдаа үргэлж байна. Тэгэл би. За дүүгээ ингээд жоохон ингээд дээрээс доош камертчмаар санагдчихлаа. Тэг. Би гэснэ ичээд. Тэгэхээр их чинь юу асуух гээд байна вэ гэхээр За. Мэд айгүй тийм багаасаа дэгжин хувцасладаг. За. Дүүгээсээ их олон зүйл их чинь бас суралцсан. Урлаг талаасаа ч тэр гоозрын талаасаа ч тэр дүүгээсээ сурсан. Тийм баярлалаа. Хүмүүс ихчийг нь бас нөгөө бие гоё авчирдаг өгдөг гэж ярьдаг байхгүй юу? Гэтэ хүн чинь хүнээс суралцдаг штэ. Нөлөө гэж байдаг байхгүй юу? Мэдөө ихчтэй бас амьдралын бас зарим зүйл надад нөлөө үзүүлж ирсэн. Тэрний нэг бол ингээд бие авчих хувцлалт. Тэгэхээр мэдөө угаасаа юу ядгүй зарим үед загварыг чинь те тодорхойж өгдөг хүн байдаггүй юм. Баг хат бол байсан. За. Яг дөнгөж анх 5 жилийн гэрээтэй Японд ирэхэд бол миний унтаж идэх цаг хүртэл бүх юм ийм юутай байсан. Хуваартай байсан. Өмсөх хувцас хүртэл. Дэлгүүр ороод хувцас авахд хүртэл солонгогийн имиж гэх бүр ингээд зураг гаргацсан тийм байдаг гэсэн. Эхний драмад. Тэр бас айгүй их хүнд дарамт болт юм байлээ. Жаахан хөвгч чинь те өөр нэг гоё юм гэл нүдэн харагдсан ч гэсэн яг нэг хүмүүстэй уулзах хүрээлт болоод яг тэр дизайнерын хэлсэн дүрмээр хувцлах хэрэгтэй ч юм. Ингийн үед бол мэдээж дураараа л та. За. Гэтэ угаасаа тэгээд энэ Японы улсын нийгэм чи өөрөө угаасаа айгүй сонголт өргөн болгоод тийм байна. нүдийг жаргачж байгаа. Бас нүд жаргана гэж үг байт юм ээ гэж. Скаш өгдөг та нэ. За ингээд яриагаа өндөрлөө. Дүүтэйгээ ингээд харилцан ярих үнэхээр сайхан байлаа энэ. Нэг маш том боломж завшин байхгүй юу? Тийштэй ойлаа ингэж үздэг те. Камерны өмнө гэдэг чинь бас шал өөр байгаа дээ те. Ааха. За. Тэгтэл яг байгаагаараа л байгаад байгаа. Бака. За бака. Бичлэг үзэж байгаа хүмүүс баяртай гэсэн үг шүү. Гүнзэгч. Давай. Давай.
静かな夏の朝、小さな花がしおれて散った、無数の花は空を見上げたままで、咲けない命が焼かれて死んだ。誰もみんな戦争は絶対嫌って思っているはずなのに、誰かが誰かを憎む心がある限り、炎の雨はいつかまたどこかに降るのでしょう。星が瞬く草原の家の夜に、優しいおばあちゃん私を抱いて、見たこともない広島と長崎の悲しいお話聞かせてくれた。どこの国のどんな人も親ならば、子供たちの幸せだけ願ってるはずなのに、だからみんなどこの人も忘れずに祈りを込めて仲良くすると誓いましょう。誰も二度と戦争は絶対ダメと信じているはずなのに、悲しい涙がこぼれても、胸にきれいな虹をかけましょう。みんなは日本、東京で塾のでホテルの一番上の先生で、ここは今41階です。本当は僕と千秋と愛理さんとお母さんだったんですけど、お母さんが途中でいなくなってしまって、